Самбараа. Намайг би Ниат компани гол 737 агаар үйлгийн дарга Батмүдэн Үнат гэж байна. Яагаад юу нисгэж болохоор шийдсэн бэ? За миний аав нисгэж мөн ээж минь нисгэж салбарт ажиллажсэн би болохоор тэрээс болоод энэ бүтэд над илүү нөлөөсөн байна. Нисгэж болоход заавал одоо харааны шалгалтаа. Энэ бол буруу ойлголттой. Нисгэж хүн хараа мотод байж болно. Тэгээд тодорхой хэмжээний заагц хэмжээ. Гэтэ нисгэж хүн хоёр мэдээ шилдэг байна. Ер нь бензин зарцуулалтын хувьд онгоцны хувьд зөвхөн онгоцтой байдаг ба. Машины хувьд болохоор хүмүүс одоо 100 км гэж ярьдаг бол онгоцоо цагаар яригддаг. Одоо манай энэ одоо Boeing 737-800 NG агаар үйлдэх нь цагт 2.4 тонн хүрсэж цугдаг. Энэ бол онгоц маань өөрөө өндөрт гарч явдаг. Өндөрт тэгэхээр салхины хүч маш өндөр байдаг. Одоо Токио явахад ардаасаа салхичдаг учраас цаг нь арай бага 4 цаг 30 минут явдаг. Буцтаа 5 цаг 30 минут. Энэ салхины нөлөөлөл үүсэж байгаа. Нислэгэнд явж явах үед яг янз янзын зүйл тохиолдсон салхи шуураад нислэг гарахын өмнө хамаг мэдээ бүх мэдээлэл танилцдаг. Цаг уу одоо мэдээлэл юу шаардлага бүх мэдээлэл яг сүчүүн дотор анализ хийж нислэг гарах уугүй гэж шийдэх. Тэрвээ шаардлагатай бол хойшлуулж байна. Тэгээ ер нь нислэг гэдэг ганц нисгч гэхээсээ илүү бас маш олон хүний оролцоо байгаа. Багийн хамтын ажиллагаа, энэ нислэгийг цагт нь гаргах, саалгүй явуулах. Хүмүүс бол нислэг гэхэлэр нисгч ямар нисгч юм уу гэрэндээ биш ба бүх ажилчдын оролцооны үүднээр нислэг гэдэг зүйл бий байна.